Амар байна уу? Боглаа. Чи яах вэ? Ганц нэг юм хэлээрүүлээ. За гэлээ яаж ирж ирдэг. Юу гадаад уусаад байна. Жод бахан хаанхын хүмүүс ичээд байна. Тэг хаана хайх вэ? Монголын Хачаа юу гэл? миний бочаа юу миний өсөө татаа байхгүй. Жохон шар өснүүдий жохон хэлцээч магадгүй. Өндөр хамартнуудыг. За нүрийн одоо яах вэ? Захиалга хэлдэг. Юу? Батгасан байна. Бишээ өөр юм ирж байна. Яг ямар болмоор байна? Оо та өгөхгүйгээ зузаан давхаа ээжж байгаа. Чадна. Давхраагс уу? Яа, юу вэ? Давхраагс уу? Вау. Өөшөө давхраа хэлэгдэг үү? Давхраа гэж хэлсэн шүү дээ. Одоо өнгөрсөн тий уух хараад мэлүүлж бодлоо. Давхар амархаа. Хараа тэгэлхүү гэдэг. Мелодиг 48 цаг унтахгүй байхад бол давхраа гараад юм шүү дээ. Үгүй өөр арга байгаа. Ямар арга гэдэг вэ? Оолгох. Өдөрийн Гүйл хийвэж. Тэгэхээр нүд чинь гурвалчин болоод тэр хүссэн давхарлын нууц гараал. Йоо. Сүлдээ нүд биш бүр гэж хэвлийн давхрал яйл. Асуултын дэмдэг. Асуултын дэмдэг л болно. Яг энэ би засаад байна. Тэр давхраа мохраач яах вэ? Тэгэхгүй тэгээд би 3 нүдтэй болчих гэдэг юм уу? Тэгвэл бас хэцүү юм. Тийм. Манай залуу өөр бас орно. Тэгэхээр бас юу гэж хэлэх юм бэ? Тэг юу ямар болмоор юм бэ? Ахлаа тиймэрхүү. Утгагүй цэвэрхэн болмоор. Иш одоо нас би түрээг өгдөг гэсэн заавал ийм л юм болох гээд байна. Энэ баг гаднах орчныг нөлөөлөх бах та. Агаар муутайд бас хит битүү орчин байснаас бас үүдэж болох юм. Яагаад тэгэхээр Монголын салхич нь хуурай шүү дээ. Тэгэхээр бас хатаа зөх үүргийг гүйцэтгэж болдог байх нэ дээ. Ямар нэгэн тостой чихтэй одоо борц гэж байдаг шүү дээ. Салхин тавихаар яадаг лээ. Энэ нь Монголын агаар бол хуурай юм аа гэсэн үг юм. Тэгэхээр яаж ийм зүйлсийг хатааж болох вэ гэдээ бодоод үзсэн. Одоо подкастн дээр хэдүүлээ юу ярих вэ? Юу ч яах вэ? Юу ярилцвал дээр. Манайхан танаа юу вэ? Гоо сайхан гэж юу вэ? Ер нь гоё сайхан гэж ямар зүйлийг хэлдэг юм бол? Миний хувьд бол гоо сайхан гэдэг бол байгаль их гоё. Гоо сайхантай байдаг. Байгалийн Дотроосоо гаднаасаа гэл. өөр өөрийнхөө онцлогтой. Гоо сайхан гэдэг нь би хэлбэртэй нүүр давхраа өндөр хамар. Цэвэрхэн цагаан царай. Энэ бол өөр. Ам бас жижиг байх гэсэн болж жоохон том амтай бол бас харагддаг. Уруул нь ямар ах вэ? Тэгвэл Эмэгтэй хүмүүийн хол нэг за бундангийн хэлбэр шиг гэж. Нэгэн байхаас илүү жоохон дээгүүрээ өндөрлсөн байдаг. Тийм үү. Гоо сайхан гэдэг бол ер нь бол зохицлыг хэлж байгаа. Ямар нэг зүйл нь хитрээд игдсэн биш. Гэхдээ энэ нь харагдах байдлыг хэлдэг юм аа. Нэг өсөр сүнс оюун бодлого ухамсар биеийн байдал 3 тэнцвэртэй арьсхыг гоо зөкслөн гин. Тэрээс гаднаас нь хараад би шолмос байсан чи хайртай дуртай болох нэ дээ. Ой сайхан зүстэй тэгсэрнээ сэтгэлэн шолмос бол яах вэ? Тэр гоо зөкслөн гэх үү? Яг энэ та нар ч одоо гаднаас нь хараад юм уу да. Ингээл хоортдаг байх нэ шүү дээ. Гаднах нь гоё байх нь чухал биш. Гоо цэглэнтэй байхын давуу тал нь юу юм бол? Арчхан бүх зүйл тэгээ холбоос үүсэхэд амар байдаг. Яагаад гэвэл тэнд бас бүх юм жигд тэнцвэрээ барьдаг учраас. Тэгэл байгаль тийм гоё байдаг юм байна. Гоо сайхан золиос хэрэгтэй гэдэг хүмүүсэлдэг тэр ямар шүү дээ.
нүүрэндээ гоо сайхны мис заслыг хэлээд байгаа биш үү? Золиос хэрэгтэй гэхээр Тэр бол харагдах байдлын төгсийг хайж байгаа л хүмүүсийн байдал. Тэд бусдад яаж харагдахаа бодож байна. Гэхдээ өөрийн дотоод мөн чанар нь цэврүүгүй юу гэдэгт бас асуудал байна шүү дээ. Альва ингэ дандаа гаднаас нь хараад өгөн жолохгүй гэдэг хичээл болж байгаа. Мэдэр. Тэгээ орчин үед чинь ер нь тэгэл гоё сайхан байх гэл айгүй их мис засал их хэлдэг болчихлоо. Тэр нь бүр зүгээр ингээ үзэгдэл шиг. Ер нь бол өвөө нь хэлэхэд үнэхээр гадна үзмжээр гэж үзэх юм бол жил ирэх тусам та нар улам царай муутай болно. Гадна хэлбэрээр бол. Яагаад гэвэл маш хурцнаар та нарыг шарж төөн тэрнээс үүдэж янз бүрийн зүйлс болж болно. Маш хурдан харлж борлох. Янз бүрийн зүйлс шавах ч юм уу. Таагүй зүйлс байх болно. Харин энд хүлээж аваад асан зогцох. Тэсвэрлэх чадвар цувал алдахгүй байх боломжтой гэх юм уу да. Давхраа гэдэг чинь үлээ өвчлээ билүү? тийм нүдэн дээр дэдижиг өвчлээ. Гэхдээ тийм өвчлөлт хүмүүс арай гой том тормолцсон нүдтэй харагддаг. За нэгэ тардаа. Өөхөө гараад ирчихсэн байж тээ. Эндлийн нүдэнд. Тийм ээ энэ нүд баруун. За тэгвэл өвөөгөөрөө байнга үйлчлүүлээд байх юм даа. Тэгвэл наа зүйл чинь дорно биш үү? Унган байгалийн гэдгээр нь. Болгоод өгье л дөө. Одоо ч хүмүүс давхраа хийх хамраа өндөрлөх бол энэ зүгээр. Өвийн давхраа тэгээд үр дах. Тийм бай. Өөр мөнх бай. Ямар хөөрхөн нэвгэн хөөрхөн тохроо. Тэгж хийж өгч болно. Гэхдээ хэд хэдэн давтамжтайгаар явах болохгүй. Тэгээд мис хүргэх нь ерөн зөв юм уу буруу юм болов? Тэг нэгэнд хөрөхөлч тийм бас тухайд яах юм бэ? Яг Зөв гэрэл байх шиг байна шүү дээ. хөрөг тал юм уу? Гэт юм болов? Ер нь одоо бол зүгээр мис засал гэдэг бол зүгээр энгийн өдөр тутмын үйл ажиллагаа шиг болцсон хүмүүсээ тайлбар. Тэгээ дараа нь үсэх тэр сөрөгнөлөө үжитэй. Зөвхөн юм давхраа болж байгаа. Үгүй. Тийм яах вэ? Хүүх хийх юм уу? Хүүх одоо янз бүрээр хийдэг бол скана юм ч юм уу. Чи нөгөө нэг хөхний Би бол тэрийг маань сөрөг ах гэж боддог байсан. Тэгэл Хаал гадаад өдөн үзэмж. Гэтэл яг үүндээ та нар зөвхөн шившлэг хэлээл биеийнхээ хэлбэрийг ч өөрчилж болно шүү дээ. тийм үү. Тийм ээ. Вау. ямар шившдэг. Ямар гоё. Одоо надад Хэлэхгүй та нар мэдчихвэл тэгээд манай олоочийг ашиглаад зүхтаач шүү дээ. Моторга илж болохгүй. Битсэн дээрээ 6 болчих. Ийм шившдэг. бүгээр 6 болчих. өвөө зураад өгч юм. Эсвэл бичиж 6 болчих. Яане. Шууд дараад. Арж гэнэ үү? Өө та ямар гоё юм бэ? За тэгээд Өвөө шууд хийхдээ сэтгэлгээдээ давхраа хийж штэ. Хэтэд ингээ хийчихвэл шууд л давхраа болох нэ. та чадахгүй. Өө би тэгвэл дараагийн ээжнээс давхраа гэж байна. Бандан дасаа нэг хийсэн үлдэн. Хүчтэй тэр миний Хамар авч байгаа гэдэг. Хамар нь хөрт ороод ирчихээ. Энд хөрх юм. өдийг тойрсон дугуй болчихсон байдаг байх нэ шүү дээ энэ хэсэг. Тэгэхээр энэ хэсэгт юу байх хэвээр зураас байна. Энд юу хэрэгтэй байх нь? Нэг өвчлөөс хэрэгтэй гэсэн үг. Өө ягаад аадсууд ер нь ийм мөчлөөс багтаа байт юм бол? Давхраа. Уур амьсгал болоод их хөтрөлтэй хамааралтай байх. Эрсдэс уур амьсгал. Хатуу хөтөн ширүүн үе цагт
Өгөө та индианчуудын монголчуудтай хамаатан гэсэн чинь индианчуудын хамаа зузаан давхраатай байгаад идэв шүү дээ. Тэр газар нутгийн байдлаас байж болно шүү дээ. Дуулах юм байна. Айгуу дулаахан шүү дээ. Мексик. Америкийн баг. Тэ хойд Дулаан хадгална гэд бодчих. Чи хүүтэнд тийм том нүдтэй яваад үл яах вэ? нэрээ мөстлөгийн үед нүдэний гүтнүүд нь хөлтчдөг байсан гэдэг юм л шүү дээ. Тэгэхээр заримдаа ийм нүд ашигтай байж дээ дулаан хадгалах. Тэр өөрөө талаас болоод хүмүүсийн нөө биеийн бүтц өөрчлөгддөг. Тэгвэл өмнө нь бүгдээрээ цэнхэн нүдтэй байсан ч ягаад тэгээд одоо өөр өнгийн нүдтэй болсон. Тэр үед ямар өвөл гэж байсан биш. Өвөл байдаг. Нэг л хэмээрэл байдаг байсан гэсэн. Тийм үү. Аргал жаргалын газар үжи. Тэгвэл бүх юм нь тийм жаргалыг даахгүй тэгэл тэнэг. Нэг зүстэй нэг нүдний өнгөтэй байсан гэсэн үг шүү дээ. Нэг зүстэй байсан гэдэг нь уур амьсгал нь ч гэсэн нэг байсан. Нэг өсөр ертөнцийн эргэлдэх одоо энэ усны урсгал салхины эргэлт энэ болгон байна да. Өмнө нь бол тэдний хүчээр эргэдэг байсан гэсэн үг болж байгаа. Одоо та нарын өмнөхүүд энэ болгоныг үүсгэж хөдөлгөөнд оруулж явдаг байж. Гэвч тэрэндээ ирмсэж байгаа да. Шийтгүүлээд энэ нь ертөнцөө өөрийгөө эргэлдүүлэх хүчтэй болсон гэсэн үг. Тэр чинь бүр суулаг байсан юм шиг. Ундаг байсан юм шиг. Яа нэг хэдэн зузаанаар хийчихв. Гайгүй юу. За. Оо, ямар гоё юм бэ? Дахиад. За одоо хараа гарна үзье. Харж. Нүднэг л хөлөө. За нүд. Йоо! Бүр салтаар унаас. Таймурээ. Нэгтээ удаан барих нь хэр байна гэдэгт л шүү дээ. Тийм байна. За тэгээ хараад байж. Наадлын хол ер нь Наадлынх нь байна уу? Цаадлынх нь бууж. цаадлага зураас нь байгаа. Тэг өөрөөрт ингэж чадахгүй шүү дээ. Тийм Халинд орж байгаа. Нөгөө сохлно гэж юм байна. Оо зогон. Тэрийг болов чадахгүй. За нэ. Йоо! Ямар гоё юм бэ? Тавхратаа уучлаа. Ямар тийг юм. Зүгээр дээ. За. Бүгд тахлаа. Одоо нэг зүйл баталгааж болно. Ингэж тавхратаа. Ямар маягтай бэ мэлэг хэлчих. Тэдэн жаа гэж. Яах гэдэг юм. Зайлуу. За, юм аа да. За. Хөөе. Самаа. Йоо. Итүүрээдээ. За. Оо тарсан. Нэгэрээ. Вау. Яг өөрийнх нь өрөг баригдчих та одоо. Вау. Вау. Олж шүү. Олж юм бол тийм биш үү? Гэхдээ хэр удаан барих нь мэдэхгүй. Наадлын хол байгаа л. Цаадлах юм хаа. Давтамжтай орох хэрэгтэй юм. Тэг ингэж орж байгаа юм чинь наач хурдан тогтох юм байна уу? Энэ зүйл бол үрчлээс юм шүү дээ. Тэгвэл тэр хэсгийн арсыг үрчлээтэй болгоход л болоо гэсэн үг шүү дээ. Бүгд тэгэхээр би дараагийнхаа оролтон дээр өө давхраа биш
Өөрчлөөстэй болоо гэж хэлэхтэй. Буруу газар. Одоо ийшээ шилж. Дараагийнх нь. Дараагийн Болоо. Боксинг. За бос зогсож байгаад нэг хар. Ер нь яхаар вэ? Наадлах бол хараад байна. наад саншайн нэрлээ гэдэг. Оо хоёулаа тогтсон байна. Оо. Та санаж нөгөө нэг тарбагсны витамин C-г нэг халбай хийдэг. Нэг. Чи өвгөн таслага жиж өвгөш би яваад. За нөгөөх нь солигдоорой. За. Наач хоёр тий. Тийм хоёр дахь тийм дөрөв. Мөрөө угаасна. Тэг танаа дугаарч тэгээ өвөн цэвэрдэг шүү дээ. За усын мэл дээр. Чи тараатай маа. Хаяа. Нэг нь татаатай нэг нь татаатай. Олон тэгээ хөвч байгаа барьж гин үгүй юу гэдгийг өвөн үзэх хэрэгтэй. Болохгүй бол үйл сайжлыг улаач даатгачих нь. Яхаа мэдж байгаа. Тийм уу? Тэг бүрхэн нэмгээ арьс болохоор их гоё юм. Зам нэлээд өвччих. Нүдний арьс угаасаа нэмгэн байдаг. Бас маш хурдан өвчээдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр илүү жоохон тоглосон дээ. Одоо уусгаас нүм дуус. Гүн таньж тавьж байгаа л угаа. Төрөлгөө түгээд Аа биш вэ улаач их байна. За усан бил нөө. билээ. За тогтцол тэгээд өөр тогтмол орж явах болж байна да. Чадах уу? Нэр өвөө тэнгэрхүү ахын гарын хэлбэр өөрчлөгдсөн санагдах юм. Хуучин санаж яхаар нэг том хангар зээжтэй том байсан. Айгүй нэг жоохон гартай байсан байхгүй. Одоо гар нь илүү том болцоо харагдах юм. Энэ өнөхөр хийж дорд илж байна. Үгүй дорд нэг болохоор царай муутай айлг нэг болохоор үгүй царай муутай гээ. сармагчин болгоо ичлээ. Сармагчингийн чинь гарал урт шүү дээ. Түрүүнээс хаашлах дийнэлт. Тийм байна. Жам магтах гэдэг болохгүй юу хэлээ. Магтах жагаа л буруу хэлээд байгаа боо да. Ярианы баялаггүй шүү дээ. Баялаг сор. Уусаа Жүнээр нэг найз охинтой болно гэж яасан бэ? чамаа ингээ. Ахууга зэгцлэхээс эхлээд Чи ингэж хэлвэл нэ зохин ч уурлаа штэ. Чи ч өмнө нэг талан байж байгаа нь гоё алц юм уу гэж тэгээд хэлээ юм шүү. Тэгэл дуусаа. За. За Нэг яг нэг магтаж ирэхлээр гэсэн чинь уурлаад. яг тийм. Гоё мэдрэмжтэй байх хэрэгтэй. Яг хөө бие барьж үлдээснээр тэгэл жоохон ялдарсан юм. Чи жоохон болцсон юм уу гэдэг гам алдчихвал хэцүү байна. Тэгэхээр хэлэх үгэнд учир бий. Тэгээ юу гэж хэлэх юм? Миний хараа гоё харагдав. Зөв. Баялаг. Ямар гоё баялаг үстэй байна гэж хэлцээ. Тэр харж гэнэ энэ бүсгүй өрсөд ийм үг сонсох дуртай байхад. Тэр тарга тавэргийн битээр. Монтиг талаар бүр Тархан байсан шүү. Чингис дурс буу асуу. Жин ерөөсөө ярьж болохгүй. Ойлгосон уу? Жин насраад аваад. Би тархан байна уу гэж асуусан ч үгүй л гэж хариултаа. Тархан гэдэг нь тэв өсөгч чам зохихгүй. Тэгээ За тэр эдрээс сурж байгаа. Ойлгож байна. За. Ингэж амаа ажилладаг байхгүй. За. чи чиний Жоохон чир алдаж болохгүй юм байна шүү дээ. Яг За. Жоохон чир алдаж болохгүй. яг чи чи нарийнхан гартай байж байгаа гэдэг. Өө нөртл уурлаа шүү дээ. Энэ одоо ямар яриа хөөрөд нийлж өгдөг гэдэг байна. Овол нь зөв юм ярих гэдэг тэгэл уурыг нүргээл.
Улаач хүртэл их нь шүү дээ. Тэгэхээр өвөө би сармөгчин гэсэн үг бол. Энэ талаар хэлэх юм бол энэ өвгдээ зүгээр сармөгчин юм шүү. Яа на туухан нүд хийдэг тэнд нэг өвөө байд юм л гэх үү дээ. Бүгд нүдний зураг ярьсан. Ийм болоод гэдэг. Яг тэгээ чадвар хөрвөл хийж өгөн дөө. Эсвэл шүү дээ өвөө нэг 3 нүдтэй болгох юм уу? Эсвэл тийм илүү юм бол чадахгүй гэж. Агсаг бол оруултноо. Хараагаа сайжруулах бид бүгдээрээ барах. Тал. Ингээд шийддэг. Манай улаацд 2 хонл нүд байгаа. Тэгэхээр хөрөлцөхгүй. Яах гал энэс дундаас нуугаал. Гүү. Халуун байна уу? Тэр. Нэг тарсан гэдэг. Уугаагүй шалгасан юм аа. За өнөөдөр ингээд та өрсөдөөс 4 мацаг барих болж байна. Цагаан эдэний мацаг. Энэ яваар та нарт маш хэрэгтэй юм. Цагаан эдэний мацаг гэдэг нь сүүн бүтээгдэхүүнүүд байх нь эсвэл аруул эзги. Айраг тараг хормог сүү гэх мэт. Одоо эртний өвөг дээдсүүчийн яагаад халуунд нь сэрүүн талдаа зүйлсийг хэрэгжилж хөөтөнд нь халуун чанарын ичлэгтэй зүйл хэрэгэлдэг гэдгийн юмыг ойлгох цаг болсон. Энийг ухаанаараа ойлгосон юм биш. Яг цаг үеийн бас ийм давтамжтай үе ирж байсан учраас. Одоо бол та нар үйл зонгол хаа хамаагүй л идэж ууж байгаа. Гэтэл нэг аюултай зүйл боллоо. Доороос ч халуун галын эрчим төөнж байна. Дээрээс ч хурцнаар шардаг боллоо. Энэ үе та нар халуун дээр нь 2 талаас халуун зүйлтэй, дээрээс нь нэмээд халуун чанарын хүн сэргэлээд байвал яах вэ? Айгим халуунд бол бүр яах ёстой болж байна. Баг юм идэхгүй. Хөргөж сэрүүн байлгах хэрэгтэй болж байна. Шингэн талдаа зүйл хэрэглэх гэсэн үг. Хэрвээ бүхэл зүйлс хийгээд байвал шингэж өгөхгүй бас өвчин хуучтай болохын шинж юм. Тэгэхээр жимс идвэл болох уу? Халуун үед. Жимс нөгөө. Халуун жимс байд юм уу? Багш ер нь амрал сэрүү орохлоо тийм юм байна. Гэхдээ энэ Амрал ер нь жимс. наранд болсон жимс идэх нь бас зөв юм. Тэр энэ жимс бас асуудал. Хурц нарны гэрэл гэдэг зүйл чинь одоо үе шаттайгаар чангарсаар байх үед идэж уух зүйлс чинь хүртэл хортой байх боломжтой юм. Хордно гэсэн үгсүүд яг та нар хурц халуун нарыг үздэг бол тэр үр тариа жимс ан амьтад ч бас үүнд нэрвэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр яг аль болох цаанаасаа бага идэж хүнс хоолой тааруул гэсэн дохой. Заримдаа хүмүүс хэд хүнд оол идэхээр ууртай болдог. Огцом төргөн ааштай болно. Яагаад гэвэл тэр бүхэл зүйлсийг шингээх гэж маш их тус бүхэл шингэнүүд задлах гэж ажиллана шүү дээ. Тэрнээс удаж ер нь цус хэмээх зүйл хурдан эргэлдэж чадахгүй үед тэр хэмжээгээр уур ихсдэг гэж байгаа юм шүү дээ. Хүн хяналтаа алдах магадлал өндөр гэсэн үг. Тэгэхээр энэ эхний удаагийн 7 хоногийн мацгийг тавиад үз. Хөнгөрөх нь хөнгөрөхгүй нь. Бас энэ цаг уур амьсгалын байдалтай шууд хамааралтай тул ер нь заншихад хэрэгтэй юм. Улаач хэлж байсан да хүний хүн ер нь ходоодоо дагаж амьдэрдэг юм уу? Оюун ухаанаа дагаж амьдэрдэг юм уу гэж. Идэх гэж амьдэрч байна уу? Эсвэл яг амьдрах гэж идэх юм уу гэдгийн шалтгааныг ойлгох хэрэгтэй. Эднэ гэдэг нь амрууга голгуулах юм хэлэхгүй. Өөр юугаарч идэж болно шүү дээ. Ирчмээр идэж болно. Инээд баяслаар эргэн тойрноосоо мөнхийн эргэлдэх хүчээсээч авч болно. Дүрэн байхгүй гэсэн үг. За нүүрийн охиных шиг болох уу? Шүмбэлгээд авах уу яах вэ? Дэшка ихчээ гэдэг.
Цагаан цэвэрхэн царайтай. Тэр гоё ярьсаа татуулаад хамраа цацуулаад давхраа хийх зүйл тасархаа болох. Юу одоо ингэ тэгэж. Хүнээс үг юм. Ой тариалаг юм байна. Тэгээд ихгүй эр хүнд их л байх тусмаа сайн гэхгүй юу да. Арьсаа гоё цэвэрхэн ягаал гоё. Голмос хийний гурвууд өвөг ялгаанд байгаа юм чинь. Алтан гэрлэг явах юмсэн санагдаж ирээд байна. Яа ч удаа янзглаад эхлэх нь. Олон нэгдсэн бол. Одоо тэгэхээр хит их бас идэж болохгүй. Тэг хит цадаж болохгүй. Хамгийн гол нь хурцнаар төөнж байгаа учраас тэр болгоны бүх зүйл нарны гэрэлд ямар болсон байх вэ? Хордож болно гэсэн санааг л өвн хэлж байгаа. Тэрнээс шинэ ирэн болохоор л та нар ухамсараараа өөрчлөгдөх гэсэн үг биш. Баяглаараа та нарыг шахаж байна шүү дээ. Гэхдээ тэгэл айж байгаа дөхөн гэх үе тэр үед өвчнөө өөр болсон төгжөрсөн байж ах нэ. Яг тэгвэл нарны гэрэлд ургаж томорсон зүйлсүүд ямар нэг хэмжээгээр амтаа алдсан гэсэн үг. Та нар хизээч өмнө нь маш сайхан амттай зүйлс одоогийн нэг л өөр юм шиг санагдахгүй байх гэж байна. Тэр амт тэр үед идсэн амт одоогийнхтай адил өөр үү? Энэ нарны гэрлийн эрчмээс хамааралтай юм. Энэ зэргийг бас л ажиглаагүй үстэй. Тэгэлсэн бас санаа дэмэс гэсэн өмдөхөөс их гоё юм шүүслээд гэдэг бас болтой. Тэгтээ халуун надад Тийм. Ус бас тийм юу чанараа алдсан юм шиг санагддаг. Тийм ээ. Тийм шүү дээ. Миний цагаа бүрэн тайлах байгаа юм шиг. Нэг хэсэг бас юу малын махаас юм нэг тийм юу мах чанар шүл гаргаад байгаа хэрнээ ингээд нэг бүр ингээд ятаргаад тийм шүү дээ. Хоол биш юм шиг. Тэр тэгтээ нэг хэсэг хүмүүс нөгөө сэрмэр зөхөөл яасан штэ тэрнээс хашаа нэг тийм шин тийм яг нөгөө тийм за бодсон сэр тэр гомдоцсон байт тийм малын заяага гомдоцсон байт тийм тэгээд яг тэр үед гэсэн бүр сэр цогтөг тийм бүр тусдаа тэнцэн байд юм байна шүү дээ. яг тэр үед бол ингээд тийм цол юм ямар юм тэнцэн. тэг мах чанаалыг идэхээр тийм яг тийм шившүүл Тийм ээ санаж байна. Ихэнх үедээ тийм тэмцээн зохиож байгаад ханаас нь өөрсдийнхөө тооны шахуу малаа алдаа үстэй. тэгсэн Зөндөө бас тийм ээ тийм. тэнийг хэсэг яг тийм тун сайн өөрчлөгдсөн. Яг наадхаарсан далимдуулж Хэрвээ чи хяа бүхрийн сэр биш адууны сэрийг хуглуулж бярын нэвтэх гэдэг хүмүүс би сүрсүлдийн унах гэж. Тухайн хүнийхээ бэрийг нэг юмсүү. Малын заяаг бас Монгол хүн чинь морин заяатай шүү дээ. Түүнийхээ нурууг химэр үгийн бас хуг зархна гэдэг монгол хүн бишээ гэдгийг л илтгэж байгаа зүйл юм. өөрсдөр нь өөрсдийг нэг тэнгэр заягнаас нь хурдж бас нэг тийм санагдсан. Та нар ясыг бас оршаадсан байхад гаргаж ирээ хуглаад байвал ямар санагдах вэ? Амар санагдав. Ашиглаад босоод Яс амрахгүй гэдэг шиг л тий. Тэр ч олон хүмүүс инээж байсаа чоолоод байвал яах вэ? Хүнд ганцхан сүнс байгаад амьтанд болохоор байхгүй гэсэн үг биш шүү дээ. Бүгд нь сүнс нь бий. Тэгэхээр та нарын зарим наадгай харийн бодлогоор байж боломжтой. Уламжлал биш. Та нарыг хараах гэж байж болно шүү дээ. Тэрийг бараг л уламжлал байтай. Тийм сонирсон. Энэ сайхан тоноглоод тахил юм дээрээ тавиад тэр болгон дээрээ сэлбэр юм хийгээд байж ягаа болдгүй. Заавал зөхөж. Хөрөг юм сэлээд энэ сайхан зүйлийнхээ ачаар тэдэн сайхан төлтэй болж ингэж сайхан онбинд орсон дооч гэх юм уу талархал байхгүй тэгэл өхөн гүйтэн л хуглаал. Энэ монгол хүний шинж биш. Гайгүй бүдүүлэг. Ганц
нүүдэлч малчаар төмөгч тийм хуглаад явж ин энэ уламжлал биш. Энэ бол хараал. За. Үлчүүрэ. Тэр хүрэх нөө гөрөж. Нөгөө алчуур хаана гэсэн чи энд байна гэлээ. Бид нар чи юу хийлээ За өвөн ингэж яв. Ямар ч хөр